25 оны бас нэгэн онцлог ажил бол ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хуваар програмд ур амьсгалын өөрчлөлтийн талаар бид хичээлийг оруулдаг болж эхэлсэн. Ингэснээрээ 1-ээс 12 дугаар ангийн хүүхдүүд ур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, тэгэл хөрс ус бүхэл энэ асуудлаар Монгол улс ямар бэрхшээлүүдтэй тулгарч байна. Энд хүний оролцоо хүчин зүйл нь ямар байх юм? Хүүхдүүд юу хийж чадах юм? За ялангуяа хог хаягдлыг хэрхэн бууруулах ч гэдэг юм, ангилах энэ бүх зүйл дээр хүн чадах бүхнээ хийх боломжийг бид бол олгохын тулд хүүхдүүдийг мэдлэгээр мэдээллээр хангах нь чухал юм аа гэж үзэж энэ хөтөлбөрийг програмд бол оруулсан байгаа. Тэгэхээр энэ өөрөө цаашдаа бид Монгол улсын байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, за бусад хүний хүчин зүйлээс хамаарсан энэ бүх зүйлтэй тэмцэхэд хүүхэд залуучуудын өөрсдийнх нь санаачлаг оролцоо туйлын чухал юм аа.